Монголоос Кембриж хүрэх зам за нэг 14,000 км байгаа бах. Гэхдээ одоо ингээд энэ замыг туулаад ингээд шатны одоо сургуулиудыг төгсөөд за мөн ажлыг хийгээд ингээд явхад бол бас тийм бол ойрхон биш. Боломжуудыг эрэлхийлээд ингээд явах юм бол бас тийм бүтцгүй зүйл бол биш. Монголын тал нутгийн буйдхан суманд тугал хариулж явсан хүү хожмоо хүн төрлөختний оюун санааны ох Эрдмийн авшиг гүн бачин гэсэн Кембрижийн эртний хаан дунд шинжлэх ухааны судалгаа хийж суuna гэж хэн мэдэх вүлээ. За Монголдо өрөөд ирлээ. Ингээд 9 жилийн дараа өвөл ирлээ. Нагаар магаар ямар сайхан байна. Шууд уур савсаад маш хүйтэн санагдаж байна. Монгол орондоо ингээ буугаад хилийн шалганаар ороход за эх орондоо тавтай морил гэл хилийн шалганыхан хэлдэг. Тэх үед ингээл огшоол өвчөө шүү дээ. Энэ удаад ингээд өвлийн цагт ирж байна. Одоо гадаа ерөөсөө хасах 30 градустай. Тэгээд өвөл ерөөсөө ирээгүй их олон жил гэсэн байна. Одоо бараг 10 жил болж байна. Хамгийн тийм гоё дурсамжууд ч бас юм өвөл байт юм байна. Ерөөсөө ингээл машинаас буугаад ингээл гадаа гарангууд чимчиг нэ л те. Гол ингээд хөлдсөн мөс болцсон. Тэгээд ийм одоо ийм үеэр ингээд ирэхэд хэвээр үнэхээр гоё дурсамжууд. Зэрэг яг л хөөхт байхад хаагур одоо энэ годомжуудаар ингээл цасан дээр конкрет тоглоод л тий. Даарахаа мэдэхгүй л. Даарахаа мэдэхгүй л. Одоо манай энэ найзтайгаа ингээм хамт хийж байгаа. Манай хөрвөө дээр. Тэгэл ангийнхаа өөр бусад хүүхдүүдтэй ингээл мөсөн дээр л өнжин нэрсэн. Конкретаар тоглол. Тэр үед ингээ утас интернет гэж байсангүй, тог цэглэгаан гэж байсангүй. Одоо нөгөө сумаасаа гараад аймагасаа гараад хот гэл тэгээд бүр улсаасаа гараад эх орон минийх гэж шүлэг байдаг штэ тий. Тэр л одоо яг чиний амьдрал юм шиг санагдаж штэ. Тэглгүй яг хөө тэр бол одоо ингээл гадагшаа явж байгаа одоо Монгол хүн бүрийн л амьдралд яалтч тохиолдож байгаа зүйл тэгэхээр гоё сэтгэл төрж байна. Тэгэл байх. Сая ингээ замын туршид аав нь ээж нь хааны явна гэж залгаад одоо ч яг хүлээгээ зогсож байгаа хта. Тэглгүй яг одоо аав ээжтэйгээ уулзах газартай догтлол ингээл очих юмсан гээл ингээд явж байна да. За сайн сууж байна уу? За явжруу. Сайн явж байна. За сайн уу? За сайн явж сайн суусгаж байна уу? Сайхан үйлчж байна уу? За. За. Нааша зам руу орж ирээд гоё дулаахан болж байна. Өнөөдөр дулаахан сайхан байна. Тийм байна. Тийм. За. Бид одоо Улаанбаатар хотоос 1000 орчим километр Завхан аймгийн Идэр сумыг зориод ирсэн. Тэгээ аав ээжээрэнд нь буугаал харахад нэг гоё тийм багын гоё үнэр хан хийгээл тийм ээ. Тэгэхээр манай нутгийн зон олон бас цагаан сар зориулж эдээ хундааныхаа дээжийг өөр одоо технологиор
хийх юм. Тэгээд их гоё ийм зөгт юм байна тийм ээ. Чамаг бүр хүүхэд ахын юм байсан. Энэ бол манай эдрийн брэнд гэж хэлсэн надад. Тий, манай сумынхан одоо манай ээжийн талын хамаатнууд бол одоо бүгдээрээ ингэ сайхан Евингээ зохиод Евингээ хевлээд энийг одоо шарж болгоод тавгийн идэгээ засаад ингээд сайхан цагаан сар шинийн баяраа одоо тэмдэглэдэг. Эдээ ундаага одоо өөрсдийн гараар бэлтгэн гэдэг чинь сайхан шүү дээ тийм ээ. Бүгдээрээ хамаатнуудаараа нийлж байгаа л нэгнийхийг нэг өрөө ингээл хийчдэг. Ингээл тойрол бие биенийхээ гэрт. Тэр нь одоо ийм ураг төрөл бүл садангууд ойрхон байх. Одоо тэр хөдөлмөрийг ингээ хамтдаа хийх, ярилцах, хөгжилдөх, хөөрөх их гоё орон зайг бий болгоод байна да тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгэл хэдэн өдөр ингээ дараалал хийж байгаа шүү дээ. Ах トゥ нэрээр тойрол одоо Евэн одоо уул боовоо хийх дээр нь одоо цагаан сархаа баншиг одоо бүгдээрээ нийлж гин. Хүүхдүүд бие бинийгээ сайн мэднэ, илүү ойрхон найзалж нөхөрлөн. Ээж аваасаа тэр яаж хийж байгаа технологиг суралцсан. Ажил хийж сурна. Тэгээ ахмадуудаа хөндлөх. Одоо энэ бүх лимиг ингээл одоо энэ ахын орчин амьдралынхаа орчноос ингээл сураал явж байгаа юм л да. Ганбаатар үргэлж ялагч байхыг хүсдэг, түүндээ хүрдэг шартай хүү байжээ. Өнөөдрийн бодит байдал өчигдрийн мөрөөдлөөс ихтэй гэдэг энэ юм. Монгол улсын их сургуульд орсондоо сэтгэл хангалгүй цаашдаа гадаад явж сурах мөрөөдөл хөтлөгцөөр байв. Энэ үедээ улсын хил давх нь бүхэл Улаанбаатар хоттой цөөхөн ирсэн гэдэг. Гэвч хүсэл мөрөөдөл гэдэг эхлэхдээ том, тодорхой байх албагүй юм блэ. За хүүхэд байхдаа ойролцоох сумуудынхаа хэмжээнд ингээд зохион байгуулагдж байгаа тэм жижиг олимпиадад оролцдог байсан. Даамаар хичээлдэг байгаа, даамын улсын аврагт ирдэг байлаа. Волейболоор хичээлээд волейболын улсын аврагт ингээд аймагаас ашиглаад ирдэг байлаа. Хүмүүстэй өрсөлдөх тэгээд одоо тэр хор шартай байх, тууштай байх тэр чадваруудыг бас олимпиадаас ч авсан байна, спортоос ч одоо авсан байна. Манай үеийн хасангийн нэг зүйл байсан. Тэр яцаагаар хасаагаа гүйцэтгэв. За анх удаа тэтгэлэг авч байхад 2 дугаар курст байсан юм байна. 2 дугаар курсын төгсөх хавар Петровс компаниас зарладаг тэтгэлэг химийн технологи гэдэг чинь бас нефтийн технологитой бас төстэй шүү дээ. Тэгэхээр ер нь тэр нефтийн бүтээгдэхүүнүүдийн чанар ямар байгаа, үнийг нь яаж удирдах уу, үнийг нь яаж хянах уу, хэрэглэгчдэд ямар чанартай бүтээгдэхүүн очиж байгаа, тэрийг нь шалгах том төвөгчээр хүртэл ажиллаад ингээд явж байсан. Тийм тэтгэлэг анх удаа авч байсан. За тэрнийхээ дараагаар болох дээр Швейцарын хөгжлийн агентлаг зөрөг сангийн тэр тэтгэлэгт тэнцэжсэн. Тэр нь зөвхөн тухайн үед маш сайн тэтгэлэг байсан. Яг тэгэхээр сургалтын төлбөрийг жилээр нь төлчдөг. Тэгээд баг зэргийн тэтгэлэг өгчдөг. 3 дугаар курсээс ахуулаад оюутлогын компанийн тэтгэлэгт түүнээс гадна бас тэгэхээр бид зөвсөн жишээд 210 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг байсан. Тэгэхээр тэр чинь 2010-11 онд тэр чинь тухайн үед зөндөө их мөнгө өгдөг. Хажуугаар нэг оюутны 70 мянга гэдэг тэтгэлэг. Тэгээд ер нь баян оюутан байж. Тийм нэлээд баян тийм мөнгөтэй тийм оюутан байсан. Хэлний курс сурах өөрийгөө хөгжүүлэх тийм сургалтуудад бас их суудаг байсан. Эхний 3 жилээ сайн сурлаа. Зөндөө олон тэтгэлэг янз янзын авлаа. Тэнгүүтээ бас жоохон бие тоож эхлэнэ. 4-р курсээс ахуулаад ер нь жоохон компьютер тоглоом сонирхох, найз нөхдөдөө шавуудах, хичээлээ талгардуулах гэх мэтчлэн тийм юмнууд ер нь ажиглагдчих эхэлж байсан. Тэгээд тэр нэг ойролцоогоор 4-р курс, тэгээд ажилд орсон ихний жил мэлгээд ингэж нэг жоохон өөрийгөө алдаж явсан үе байна. Туулах ёстой зам гэхдээ тэндээ бас живэхгүй өөрийгөө аваад гарах тийм ухаантай байх хэрэгтэй юм уу? Би ер нь жоохон уруудаад байна гэдгийг өөрөө мэдэрч эхлээд зөвхөн өөртөө ярилцахаас гадна бас хүнд тийм туслагч менторууд их хэрэгтэй юм шиг байна. Чи ер нь том толгой гаргаад өөрийгөө таагаад шүү гэж хэлдэг байсан. Тухайн үед нь бол ерөөсөө сонсохгүй шүү дээ тэр чинь. Зүгээр гэж ингэж явж байгаа. Тэгээл жоохон цаг хугацаа ингэж явах тусам нэр үнэн байх шүү. Би ингэж өөрийгөө алдаад байгаа юм байна гэдгийг хараад тэгээд буцаж орж ирж байгаа юм л да. Авч чадаагүй тэтгэлэг гэж түнд бий. Зорьсон бүхэн бүтэх албагүй.
Гэхдээ бууж өгнө гэдэг ойлголт түүнд байхгүй. Амжилттай тэтгэлэг бүр нь амьдралыг нэг алхам урагшлуулж илүү том зорилго тээх хүч өгсөн юм. Тухайн үед чинь би дөнгөж төгссөн оюутан бас ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Хэд хэдэн ажил сольж ингэж жоохон баазргийн бүтлгүүтэлтэй ингэж явж хагаад магистр сурах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд ганцэр өгчтэйгээ холбогдоод ганцэр өгч маань ч гэсэн намайг за чи ер нь ажилдаа жоохон дургүй байгаад байгаа нөхөр шүү дээ. Тийм ч бас чи өрөөдрөө багш нь ингэж шин сургууль байгуулсан. Тэгээд энд чи магистрийн оюутан болоод суралцаад түүнийхэн дараа одоо ингэж Японы багтан багш нь дэмжнэ гэж уулзаад тэгээд Шинэ Монгол технологийн дээд сургууль магистрийн сургалтанд суугаад түүнийхээ хажуугаар Шинэ Монгол технологийн курс ингэж байгаад тэнд нь болох төр химийн багшаар хамт ажиллаж байгаа. Төгснөхийн дараа одоо Японд руу сурахаар явсан. Төмсийг одоо ширхгээр нь авч идчихсэн. Монголд ч бол одоо ингээл килограммаар нь ч юм уу те уутаар нь ингээл авна шүү дээ. Монголчууд энэ эрхчлүүд энэний хувьд бол маш аз жаргалтай тийм юм шүү дээ. Хичнээн одоо ингээ ардчилсан улсууд гэдэг тэгж байгаа ч гэсэн бүх юм хууль дүрмээр зохицуулагдана. Одоо хамгийн наазах нь одоо зам дээр шууд бид нар гараа өргөөл гэсэн явчих шүү дээ. Японд ч юм уу Англид ч юм уу тийм байхгүй. Монголд бол нийгэм илүү сонирхолтой. Тэгээд завгүй тийм л нэг юм байна да. Шинжлэх ухаан гэдэг сурч судлахад дуусашгүй их далай тэнгис мэт. Гэвч шинжлэх ухаанд медаль өгдөггүй, алга ташдаггүй, шин санаа, шин нээлт бол тухайн цагтаа үл ойлгох зүйл. Ойлгох, эс ойлгохыг цаг хугацаа уйггүй хөдөлмөр хоёр л шүүн. За лаборатори гэдэг бол маш тийм онцгой орчин. Ягаад гэвэл энд одоо тэр туршилт судалгаануудын одоо хамгийн гол зүйлүүдийг энд хийж үр дүнгуудыг гаргаж авдаг. Одоо шин санаа ингээ олоод юм хийн штэ тэ. Тэгэхээр тэр санаануудыг ингээ бишиж тэмдэглээд яг оффист суугаад тэр үедээ биш лаборатори дотор хамгийн их болдог. Яг болчлоо гэж тэнгууд нэг орилмоор ч юм шиг те. Хөө нэр яаж ингэж болвоо гэл. Яг ингээ нэг өөрийнхөө өмнө тийм болондоо гэж ерөөхдөө төсөөлж исэн юм нь ингээ болоод энэ үед л хамгийн тийм гоё мэдрэмж өгдөг. Одоо бас миний нэг найз байдیں۔ Найз оюутан Жона гэдэг найз тэр битээр туршилт хийх юм. Тэгэл боллоо гэх юм л хай гээл хай гээл орилоод тэрвэрлдэж байгаа л ер нь тийм emotional тийм аята. Шинжлэх ухааны жаргал гэдэг бол хэн нэгний хийгээгүйг хийн, нээгээгүйг нээн. Ерөөсөө л цоо шинийг эрен хайх аялал юм. Докторийн зэрэгээр энэ нарны панел дээр ажиллаж байгаа хугацаанд 100 орчим цаг байсан. Тэрийг нь одоо би ер нь яагаад энэ ингээд бага ажиллаад байгаа юм. Ингээд докторчлалт нь яагаад ингээд унаад байгаа юм гэдгийг өөр гүн рүү н орж одоо тийм судлаад за тэгээд суурь хугтхууныг нь ойлгоод техникийн үндсэн дээр за би ер нь энийг ингэж сайжруулж болох юм байна гэдэг тийм инженерийн шийдэл гаргаад 500 цаг за улмаар 1000 цаг дараа нь 5000 цаг хүртэлх хэмжээнд доктортой ажиллах тийм нарны зайнуудыг хийгээд тухайн бүтээлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлбэр болгоод хэвлсэн байдаг. Тэнгүүд миний ажил дээр үндэслээд дараагийн хүмүүс ингээд сайжруулаад дараагийн шат руу ингээд аваа явж байгаа байхгүй. Одоо бол ойролцоогоор за нэг 5 жил ажиллахад бол ямар ч асуудалгүй тийм доктортой perovskite гэдэг тэр шин төрлийн нарны зай панелууд бол эхнээсээ гараад эхэлсэн. Эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ийм олон нийтэд үйлчлэх, нээлттэй үйлчлэх, бүгдээрээ нийлүүлээд сайн юмнуудаа цуглуулж агаад дахиад гаргах, илүү сайжруулах ийм л концепттэй. My name is Gambat Tumuzi. I'm a postdoc at University of Cambridge under the supervision of Professor Sam Strauss. Би ямар ч Японы хэл сураагүй. Яг тэгэхээр манай сургууль бүх хичээл англиар, тийм ч хэлийг нь сураагүйч соёлынхын захаас баг зэрэг суралцсан. Тэгээ хүнийг хүндэтгэх, цаг барах. За энэ соёл бол үнэхээр онцгой. Тэгээд миний амьдралд бол одоо байнга сайнаар ингэж нөлөөлөд явж байгаа. Японочууд бол монголчуудыг одоо нэг тийм хүчтэй бияртай, том биетэй. Тэгэл өөр ямар ч ойлголт байхгүй байхгүй. Тий. Тэнгүүт тэр хүмүүс дотор ингээд хамт ажиллаад бас ингээд чадаад сүултээ ингээд сураад ирэхдээ бас Япон оюутнуудыг удирдах тэдгээр тусалдаг ингээд болоод тэр ус Япон хүмүүсийн бодлыг өөрчлөх тэм жижигхэн ч гэсэн бас зүйл байсан. Судалгааны ажил амжилттай болж тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр үр дүнг тогтоосон.
Энэ нь Японы эрдэмтэн бусад компаниудад тоогдож одоогоор доктор Ганбаатар 30 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлүүлээд байна. Шинжлэх ухаанаа ойлгодог болсон, хүмүүс нь дэмждэг болсон, тэрэнд дурладаг болсон үед хөгжөндөө задгай сэтгэлгээтэй угаасаа энэ нүүдэлчин ард түмэн ямыг нэг монголчлоод ингэ хийчихтэй. Тэр аргыг зөв байдлаар шинжлэх ухаанд ашиглах. Шинжлэх ухаан чинь ингээд 0-оос эхэлж байгаа ямыг 0-оос 100 хүртэл ингээд хийгээд хөгжүүлж штэ. Тэрний 0-оос 1 болох алхмыг жишээлбэл монголчлох аргыг зөв байдлаар тэр хүмүүст онлын мэдлэг өгөөд, инженерингийн мэдлэг өгөөд ингээд ашиглах юм бол шинжлэх ухаанд ингээд шинэ зүйлийг бүтээж чадна гэдэгт бол би итгэдэг. Тэгэхээр одоо гадаад байгаа олон залуучуудыг Монгол руугаа яаж татан оролцуулах вэ? За алсын зайнаас болон одоо сургалт зөвлөгөө байдлаар тэднээс ямар нэг юм салгаж авах хэрэгтэй Монгол улс. Нөгөө талаасаа Монгол тэр гадаад байгаа залуучууд нь монгол хүн гэдгээрээ бахархах Монгол эх орондоо одоо хэрэгтэй зүйл хийх тийм хүсэл эрмэлзэлтэй. Нөгөө талаараа энэ хоёрыг хооронд нь уулзуулдаг нэг тийм цэг байх хэрэгтэй. Ер нь бол гадаад байгаа ихэнх залуучууд бол Монголдо ямар нэгэн шинэ юмыг хийх, бүтээх, өөрөө оролцох ийм маш их сонирхолтой байдаг. Монголд ч гэсэн Монголын талаас бас залуучуудаа оролцуулмаар байна те. Тэнгүүд энэ хоёр яг нэг нийлж өгөөд одоо нэг төсөл бичлээ гэхэд тэр төслийг нь яг хин бичих юм. Өнөөдөр магадгүй бидний шинжлэх ухааны амжилт сайн биш байж болно. Ашигтай биш байж болно. 100 жилийн дараах хөгжлийг ярихын тулд өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Монгол залуучуудад нэг тийм урам зориг өгөх, би ч гэсэн чаднаа гэдэг зориг өгөх үднээс энэ Өхөр Монгол гэд номыг бичсэн байгаа. Ихэнх хүмүүс бол хараад шууд ямар сонин нэр вэ? Эсвэл сонирхолтой нэр вэ? Жохон доромж утгатай тий. Жохон манаг дөө өхөр шиг энэ нөгөө талаасаа өхөр гэдэг чинь маш тууштай. Монгол одоо нүүдэлчин төмний амьдралд бол маш их үүрэг нөлөөтэй. Хэдэн зууны үеэс ахуулаад л ачаа бараанд юм тусал заавалдаг энэ өхрийг адгуулж ингэж амьдарч ирсэн. Тийм учраас монголчуудын хувьд бол бас тийм чухал амьтан байх нь. Тэгээд сүүл сайл өхрийнхээ аргалыг төлж хоолундаа хийдэг, дулаацдаг ийм буянтай амьтан байх нэ. Тийм учраас ер нь өхөр шиг ийм шаргуу бай. Дээр нь бас ухаалаг бай, цагийн хуваартай бай. Ийм төлөвлөгөөтэй ажилдаг. Энийг одоо шинжлэх ухаан энэ эрдмийн ажилд дадал зуршил болгож ингэж ажиллах ийм одоо бэлэгдлээс үүдлээд Өхөр Монгол гэж нэрлсэн байгаа. Одоо Хилийн чандад ажиллаж амьдраад 9 дэх жилийг үджээ. Тэгэхээр энэ удаад эх орондоо тэр дундаа одоо хутагтын үлгийн нутаг гэгддэг сайхан завхан нутагта эдрийн голын хөвөнө ингээд сууж байна. Нарлаг сайхан өдөр байна. Тийм байна. Өнөөдөр маш сайхан одоо тийм дулаахан гоё өдөр байна. Тэгэхээр хүн залуу байхад бол одоо баяр наадам, сар шинийг тэр бүрнийх анзаардаггүй аав ээжийн хайранд үлгийдүүлээл тэдэндээ эрвэхээрээ туслаад хүүхд тогт ингээл өнгөрчдөг. Хүний газар амьдраад ирэхээр энэ баярын тухай юу ямар бодол төрд юм бэ? Одоо Монголын уламжлалт цагаан сарын баяр бол одоо Монгол үндэстний хувьд мөн тусгаар тогтнолын хувьд одоо яалтчгүй маш чухал баяр. Одоо цагаан сараар ах トゥ нартайгээ залгана одоо гэр бүлээрээ уулзалтаж жилдээ нэг одоо уулзалтдаг. Тийм учраас энийг бол заавал тэмдэглэж явах хэрэгтэй. Англид одоо тэнд одоо ажиллаж амьдарч байгаа монголчууд хэрхэн яаж тэмдэглэж байна? Сүүлийн үед манайхан ч одоо их дээл авцаараа гойдог боллоо. Одоо үндэсний баяр наадмаараа бахархдаг. Тэрний цаад далд байгаа утга үн цэнийг илүү их ойлгодог юм болоод байна шүү дээ. Тэгэхээр тэнд бас л хөөрхөн одоо сар шин болно. Тэгэлгүй яг уу ер нь одоо цагаан сарын шинийн нэгэндээ ингээд монголчууд тэнд амьдарч байгаа монголчууд цуглаад цагаан сарынхаа баярыг тэмдэглэдэг. Одоо бүгдээрээ ингээд гэр-гэрээсээ хоолундаа хийгээд сайхан одоо бууз баншаа хийгээд цагаан хэдийгээ авчираад тав гэдэгээд саад тэгээд хоорондоо золгоод ингээд нэг өдөр баярладаг. Нутаг усанд байгаа одоо ах トゥ нар аав ээжтэйгээ ингээд уцаар ярих энэ үед бол нутаг усаа санах тийм тохиолдол нь илүү их. Цагаан сар болоод тэнд бол ажлын өдөр заримдаа болно. Тийм үед ингээд дээлээ өмсөөд гэр бүлийнхнээ аваад ингээд гадуур гараад ингээд явж байхад бол харсан хүн болгоо эн чинь ямар гоё юм бэ?
хаанхын ямар учиртай юм бэ гэдэл асуудаг. Тэгэхээр ингээд Монголын одоо цагаан сар гэдэг баяр байгаамаа гэж ингээд тайлбарлаад ингээд хэлэхдээ ямар гоё ингээд зарим гадаад найзууд маань миний одоо дээлийг өмсч үздэг. Яалтчгүй ингээд Монгол дээлээ өмсөөд ингээд явах дээр бол монгол хүн одоо дэлхийн бусад улсуудаас яалтчгүй ялгарж байгаа нэг хэлбэр. Тэгээд үндэсний соёл одоо энэ үндэсний хувцас байна шүү дээ. Тэгээд монгол хүн угаасаа ер нь дээлээ ингээд нэг өмсөөд зогсох дээр сайхан маш сайхан мэдрэмж төрөөд ингээд нэг омгших тийм юм төрдөг. Ганбаатарын хувьд бол ер нь өв соёл дээр ямар үнцэнтэй бодол тээж явдаг юм бол тэрний талаар ер нь эрдэмтэн хүний хувьд юу хийх юмсан, юу үлдээх юмсан гэж боддог бол Шинжлэх ухаанд бол хэл зааг гэж байхгүй. Ер нь аль улсын ямар хүн байна хамаагүй нэг л шинжлэх ухаан байна. Тэр нь дэлхийн нийтэд хүн төрөлхтөнд одоо ингээ илүү ээлтэй сайн технологи бүтээх ийм чиглэлд ингээд бүгд ингээд зориглоод зорилгоо тавиад ингээд ажиллаж байгаа шүү дээ. Заавал шинжлэх ухаанд байлаа гэд өв соёл, түүх соёлоо дээдлэхгүй зөвхөн шинжлэх ухаанаа хийгээд явна гэсэн юм байхгүй. Тэгэхээр чин дэлхийн нийт чинь одоо ингээд үндэстэн улс улсаараа ингээд ондоо соёлтой ондоо тийм байж иж илүү ингээд дэлхий чинь утга учиртай гоё болж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөсдийнхөө соёлыг маш сайн дээдлж өөх түүх энэ юмаа сайн мэддэг үр хүүхдүүд залуустаа ингээд өвлүүлж үлдээх энэ юмаа бол байнга л хийж явах хэрэгтэй. би бол боддөө штэ монголчууд одоо эртээр үеэс ямар мөргүү амьдардаг тийм ээ энэ уул усаас үсгэлдэг энд өгсөн оноосон нэр тэгээ тэр тоглож байгаа тоглоом энэ өв соёл бүгдээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй тийм ээ тэгээд тэрнийг одоо чухам хизээ яаж судалсан тийм гайхамшигтай ард түмэн гэдгээр бол баг. Тэгэлгүй яах вэ? Монголчууд ч нүгээсээ ингээл уул усныхаа нэрийг хүртэл ингээл нэрлэлсэн байхад тэр нь одоо төмөрдийн хөндий гэлдэх юм бол тэр нь одоо ингээл төмөр илэрч идэх те. Гэтэ бас ингээд аль ч улсад те давуу тал байна, сул байна, сул тал байна. Тэгэхээр яг би шөөмжлөх гэж байгаа юм биш яг бодит байдал нь бол монголчууд барууны соёлтой харьцуулахад бичиж тэмдэглэж юм үлдээсэн зүйл нь жоохон бага юм уу? Ийм аман байдлаар мэдээллийг дамжуулдаг одоо мэдлэгийг ингээд дамжуулдаг юм байсан баг. Гэтэ яг тэрийг ингээд нарийн болгоод бүр хөгжүүлээд ингээд ирсэн баримтжуулж үлдээгээсээ болоод бид нар жоохон шинжлэх ухаан технологийн хувьд одооны жоохон гоцрогтой байгаа шүү дээ. Тэгвэл одоо энэ байгаа энэ өргөө удам нутагта тархан суугаа цар ганц нүүдэлч удмаа үргэлжлүүл авч яваа энэ ондоошил бүхэн чамд ер нь таалагддаг. Тэгэлгүй яг одоо хүн болгон хоттой ороод суугаад энэ нутаг энэ өргөн дэлгээр нутаг чи хоосон болчихвол яах вэ те. Тэгэхээр яалтчгүй одоо ингээд хөдөө орон нутагт суугаа малчаад одоо энэ эргээд эдгээр хүмүүс бол одоо энэ нутгаас ахаад ингээд байж байгаа энэ хүмүүс бол яалтчгүй одоо Монгол улсын тусгаар тогтнолын нэг хэсэг. Монгол гэж юм бэ? Монгол гэж ямар улс үндэстэн байдаг юм бэ? Эднийд ер нь яагаад аялжуулж очвол очих илүү сонирхолтой болж байна гэхээр энэ залуучууд одоо тэр спортоор тийм ээ хүч тийхээ одоо бүхэл төрлөөр оюун ухаанаар за тэгэл дэлхийн шоунд оролцож байгаа байдлаараа гэж гайхуулж штэ тий. Өөрөө ч явчаас одоо хүний нутагт ажиллаж амьдарч байхад тэр том бахархал одоо өөрөө чинь бас хүч өгдөг баг. Тэгэлгүй яг ингээд монголчуудаа ингээд дэлхийд сайн явж байгаа одоо олимп дэлхийн аварга болоод эсвэл шинжлэх ухааны чиглэлд ингээд сайн ажиллаад ингээд явж байгаа мэдээг ингээд харах дээр дотор огшоод л тий монголчууд чинь ингээд энэ цөөхөн монголчууд дэлхийд ингээд сайн явж байна. Тийм мэдээг бол дандаа өгч үздэг. Тэгээд бас монголчууд хэдий цөөхөн ч гэсэн бас энэ оюуны потенциал нэлээ сайн буу тэгээд одоо энэ урлаг спортын чиглэл ч гэсэн салбарт л одоо ингээл гарч ирэл сүүлийн үед энэ бол яалтчгүй одоо ингээ Монгол улс хөгжиж байгаагийн нэг л ирэл. Тэгэхээр энтэй адилхан бас шинжлэх ухааны чиглэлд бас одоо ингээд дэлхийн одоо өндөр хөгжилтэй улсууд маш олон залуучууд байна. Тэрээр их сургуулийн профессор болсон ингээд эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж байгаа ийм залуучууд зөндөө байна. Ер нь Кембриж хүрэх зам хол уу? Маш урт хугацаанд ингээ өөрийгөө бэлдэж ингээд явж байгаад ингээд аз тохиолоор хүрсэн байна те. Тэгэхээр хүнд бол ер нь аз ирдэг гэж боддог. Тэр азыг ирэхэд өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй. Тийм учраас би бол их шаргуу 12 сарын 31-нд хичээлээ хийгээ сууждаг тийм хөвгтэй байлаа.
сайн багш нартай байсан тэдгээрийн хүчээр бие очиж болж байгаа юм чинь өөр бусад бас энэ Монгол залуучууд хүүхдүүд бас очих тийм боломжтой л гэж бодож байгаа. Хөдөлмөрлсөн хүнд аз ирнэ. Аз ирэх үед өөрөө бэлэн байх хэрэгтэй. За Кембрижд очсон анхны сэтгэл бол залуучууд нь ямар завгүй, ямар хурдтай ажилт юм бэ л гэж бодчихсон. Өмнө нь Японд ажиллаж байхад би маш тийм шаргуу ингээл байнгын ажиллаад л ингээл байж байгаа байсан бол тэгээ ундах завгүй. Тэнд бол хүмүүс яаж тийм ухаалаг ажиллах уу, маш богино хугацаанд ямар олон зүйлийг амжуулдаг юм бэ. Тэнд ерөөс 10 минут ч үнэтэй. Одоо бодоход бас буцаад би яг тэр хүмүүсийн горимд нь орсон. Тэгээд сайжруулж явсаар байгаад одоо бол эрдэнэтгийн туяаг одоо ширхэг болгоноор нь тоолоод эхэлсэн. Тэгэхээр анхны одоо тэр үндсэн суурь судалгааны ажил бол амжилттай явж байгаа. За Англи, Европын улсууд руу гарч ирсэн сонирхолтой байсан. Ганцхан Кембрижээс биш, ерөнхийдөө нэг 3 сонголтондоос сонголтоо хийгээд Кембрижийг сонгоод явсан. Одоо тэр сонголтонд бол маш сэтгэл хангалуун. Магадгүй үзэгч маань одоо яг ямар эрдэм шинжилгээний ажил хийгээд байна вэ гэж асууж магадгүй. Энгийн үгээр нэг тайлбарлаад өгөөч. Байгаль дээр байхгүй одоо шин төрлийн тийм кристалл бодис байгаа. Манайхан бол кристалл гэдэг яг тэр одоо алмазан кристалл энэ төр гэдэг шүү. Талст маягийн. Талст. Тий талст бодис байна. За тэр талст бодис нь ингээд цахилгаан дамжуулагч шин чанартай, хагас дамжуулагч тийм талстыг химийн аргаар лабораторид гаргаж аваад тэр эрдэнэтгийн туяаг шингээж аваад цахилгаан үйлдвэрлэдэг. Компьютер томограф гэдэг шинжилгээний аппарат тэрэнд ерөөхдөө зориулаад хийж байгаа. Одоо болох тэр компьютер томографийн шинжилгээ ихтэй маш том эмнэлгүүдэд үнэтэй ингээд байдаг. Бидний зориод байгаа нь бол бүр дараагийн үеийн компьютер томограф. Одооны Монголын эмнэлгүүд байгаа жишээл бид нар биш. Тэр нь бүр эрдэнэтгийн туяа болгоныг шингээж авдаг одоо фотон каунтинг гэдэг компьютер томограф гэдэг. Тэр нь яагаад ингэж олон байж болдгоо вэ гэхээр маш үнэтэй. Одоо 2.5 сая долларын үнэтэй жишээлбэл. Тийм учраас бид нэр маш сайн хүрэлцээтэй. Тэгээд мөн одооны байгаа системээс нь илүү хүчин чадалтай тийм кристаллуудыг ингээ ургуулад гаргаж байгаа. Хүний амьдралд яаж нөлөөлөх вэ гэхээр за компьютер томографийн шинжилгээг зөвхөн одоо тийм том эмнэлгүүдэд очиж хийх биш. За магадгүй ингээд хөдөөний суурин газарт маш хямдхан төсөр ингээд зөөгөө явцдаг. За үүнээс гадна одоо онгоц буудлууд дээр сканераар ингээ гардаг штэ. Тэрэн дээр нь тавиад өчнө. Яг тэгэхээр хүн ороход хоргүй байх юм бол хаанч хийж бол. Тэгэх юм бол хүн ингээд онгоцоор нисэх болгондоо эрдэнэтгийн туяаны шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ аваад тэгэхээр нөгөө хавдар өөр бусад өвчнүүд хаана хүний биеийн хаан ч үүсгэж чинь тэрийг нь бүр эртнээс нь илээд өгч. Одоо бидний ингээд зориод ажиллаж байгаа энэ төсөл ингээд амжилттай болох юм бол энэний өөрөөгөө жигч гэсэн монгол хүмүүс хүртэх боломжтой тийм ээ. Яг тэгэхээр одоогоор дэлхий дээр боломжгүй байгаа юм боломжтой болох юм бол тэрийг нь Монголд ирээд монгол хүмүүс шинжилгээ авах эрүүл мэндэд анхаарах юм боломж бүрдэнэ. Гоё мэдээг би сонсоолоод гэхдээ эрдэмтэн үнд болвол бүтээл, шин технологи гаргаж ирэх нь хамгийн чухал байдаг гэж сонссон л доо. Тэгэлгүй яах вэ? Мэдээж эрдэмтэн хүний хувьд Нобелийн шагналах нь бол хамгийн дээд юм. Гэхдээ тэрийг авах боломж маш бага. Би Нобелийн шагнал авах гэж байгаа гэж технологи шинжлэх ухаан хийхгүй шүү дээ. Би зөвхөн хүнд төрөлхтний технологи шинжлэх ухааны чиглэлд нэг шатыг ахиулсан тийм шинэ юм л хийж ивэл тэгээд эрдэмтэн хүний зорилго тэр. Завхан сайхан нутагт одоо хутагт гигантны үлгий гэдгээрээ Монголын ард түмэн сүсгэлэн биширч одоо цайсныхаа дээжийг өргөж явдаг. Тэгэхээр яг одоо бид эдрийн голын хөвгөн дээр одоо ялгуулсан хутагтынхаа хийдийн төрний хажууд ингээд сууж байгаа манаас авшиг өрөөлтэй юм. Энэ ирж байгаа морин жил маань маш сайхан жил болж Монголын ард түмэн өснөн дэвжиж ингээд илүү их хөгжил рүү хөтлсөн ийм жил байх болтугай гэж хүсье. Жижигхэн сумаас эхэлсэн түүний замнал дэлхийн шилдэг лабораторийн эрдэмтний түүхээр үргэлжилсээр байна. Кембрижийн судалгааны багт Монгол залуу эрдэмтэн доктор хүн төрөлхтний шинэ түүхийг бичлэхээр шамдаж байгааг үзэж сонсох юутай бахархалтай.